Ямар сэдвээр хуваалцах байгаа вэ гэхээр ариун сүнс дотор хэрхэн нөхөрлөж амьдрах вэ гэсэн сэдвийг одоо суралцах байна. Тэгэхээр би асуулт та бүхнээс асууя. Та бүхэн ямар нэгэн байдлаар гим нүгэлд унахаараа яадаг вэ? Гимд унахаараа ямар нэгэн байдлаар те бодлоо ярих үед ч юм уу те эсвэл хулгай хийх үед ч юм уу эсвэл ямар нэгэн ашиг сонирхлын төлөө те одоо болохгүй бус зүйлүүдийг хийх үед таны хувьд дотор ямар байдаг вэ? Зарим хүмүүс ийм зүйлүүдийг хийх үед бол алдаа гаргасны дараа бурхнаас холддог. Чимээгүй болдог, өөрийгөө татаад чимээгүй notification дээр бүгдийг нь унтраачдаг. Тийм тохиолдол бас байж идэг. Нөгөө талаас хараад бид нар бол төгс биш ээ. Төгс биш. Гэхдээ бид нар төгс биш гэдэг үгийг анхаарах юм бол бид нар хамаа намуугүй амьдрах аюултай байдал бидний амьдралд бий болдог. Унах үедээ би төгс биш учраас унчихлаа. Би төгс биш учраас сайн залбирдаггүй. Би төгс биш учраас бурхан руу ойртож чадахгүй заримдаа би холддгоо гэж ярьж болох юм. Бидний бурхан бол ийм тоглоомтой бурхан бол бас биш. Гэхдээ Есүс Христээр дамжуулаад бид нар аврагдсан хүмүүс. Та бүхэн Есүс Христ итгэж байгаа юу? Есүс Христ таны гим нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдоод таны төлөө тэр үхэл амьдлтыг амсаад танд итгэсэн чинь дагуу авралыг өгсөн гэж та итгэж байгаа юу? Итгэж байгаа тийм үү? Бид нар итгэсний дараа мэдээж агуу шууд үргэс авсан юм шиг бол өөрчлөгдөхгүй тийм үү? Гэхдээ юу вэ? Бурхан бас нэг зүйлийг бас бидэнд үлдээсэн байдаг. Тэрний үгээр бид нар гим нүгэл хийх эрхийг бидэрт яасан хязгаарлаагүй. Яг бол анхнаасаа бурхан бидний бүтээхдээ юу вэ? Эрх чөлөөтэйгээр бүтээсэн. Та бүхэн өглөөний чимээгүй цагийг сонсож байгаа бол Адамын чимээгүй цаг дээр харах юм бол тэр тухайд дурддаг тийм үү? Бурхан Адамтай хамт харилцдаг байсан, амьд харилцаад байсан. Адам ярил бурхан сонсдог, хамт алхвал хамт ярилцдаг ийм амьд харилцаатай байсан. Харин гим нүгэл орж ирснээс болоод юу болсон бэ? Асуудал болсон. Тэгвэл гим нүгэл орж ирэх шалтгаан юу байсан бэ гэж. Адамыг робот шиг бүтээгүүгээ. Зөвхөн бүх юмыг хязгаарлаад, тэ датаг нь хүртэл хязгаарлаад, дуусангуудлаа над дээр ирж аваараа гэдэг яг үүнтэй адилхан тийм хязгаарлалсан байдлаар түүнийг бүтээгээгүй. Сонголтын эрх чөлөөтэй бүтээсэн. Сайныг, сайхныг, муухайг, болохгүйг, үнэнг, худлыг тэ ялах тэр сонголтуудын эрх чөлөөтэйгээр Адамыг бүтээсэн байдаг. Өнөөдөр бид нар гэсэн бас Есүс Христ итгэсэн дараа яг л энэ зарчмаар л амьдарч байгаа. Бүгд гим нүгэл үлдэх боломжтой. Өөрөөр бол сонголт их боломжтой гэсэн утгатай зүйл байгаа байхгүй юу? Сонголт их боломжтой. Бид нар заримдаа гим нүгэл үлдсэн дараа ингэж бодож болох юм. Би яагаад ингэ хийчих вэ? Би энийг хэлэхгүй байх байсан да. Би энэ үйлдэлийг одоо гаргахгүй байх байсан да гэж бодлоод бас бидний амьдралд байдаг. Надад ч тиймэрхүү зүйлүүд бас байж байгаа. Би яг энэ үгийг сонгох байж тээ. Би яг энэ төвчээртэй байх байж тээ гэдэг үеуд бас бидний амьдралд бас байдаг. Тэгэхээр асуулт байгаа. Өөрөөр бид нар асуулт руу орохын тулд юу гэхээр та алдаа гарах үедээ буруу зүйл хийх үедээ юу боддог вэ гэдэг асуулт байхгүй юу? Ямар бодлыг боддог вэ? Зарим хүмүүс алдаа гарах үедээ хоёр зүйл бодож байгаа. Нэг нь бол өөрийгөө бодно, өрөөлийг бодно. А нөгөөх нь бол бурхныг бодно. Бурхан минь надад яагаад энэ асуудлыг өгч байгаа юм бэ биш. Бурхан минь энэ асуудлаар дамжуулаад надаар юу хэлхийг хүсэж байгаа вэ гэж өөрчлөгддөг гэсэн утгаас байна. За миний өнөөдөр өглөөний чимээгүй цаг дээр бас орсон байгаа тийм үү. Би англи хэл сурахын тулд ямар ч гэсэн ингээд хамгийн энгийн хэлбэрээр англи хэлээр сабтайтл тэгээд транслейтер ашиглаад ямар ч орчуулж байгаа. Та ороод чимээгүй цаг сонсороо 316 яг 316. Гэхдээ 3 минут 16 секундэд багтаахыг хичээж байгаа тийм. За маш чухал одоо агуулгуудаа Библийн баатруудаар хийж байгаа. Тэгээд удахгүй бас энэ дээр баг бас үүсгээд хамтдаа явах болно. Дээрээс нь Библи юу гэдэг цувралыг бас энэ сар дуусгаад бас хийн. Библийн одоо 66 номыг номоор нь маш богино хугацаанд тайлбарлахаар одоо бэлдэж байгаа. За та нар бас залбирч байгаарай. Яг л хүмүүс маань өглөөс ирээд шууд уцаа ухдаг учраас уцаа нэгмэтлээ шивүүгээ цагаас сонсдог хүн ийм болоосоо гэж хүсэж байна тийм үү. Миний нойрыг сэрээдэг эсвэл намайг бөөгөлж унтуулдаг гар утас маань харин бурхны үгээр те холбогддог болоосоо гэдэг үгнээс санаа зовоод олон жил бас ингээд яаж одоо хүмүүс хүрхвэ гэдэг зүйл байна. Одоо хийж байгаа. Тэгэхээр харагдчихгээ бас амархан биш байгаа шүү. Та нар бас залбирч байгаа. За. Тэгэхээр бид нар заримдаа асуудалд орох үедээ янз бүрийн бодлууд ингээд маш хурдан ирдэг. Тэгээ хурдан ингээд бодогддог. Тэгээд яадгүй гэхээр буруу сонголтууд хийдэг. Тэгэхээр та алдаа гаргаж магадгүй алдаа гаргасан одоо энэ газар сууж иж болно. Гэхдээ хамгийн чухал нь юу вэ гэхээр
алдаа гаргасны дараа бид хэрхэн ямар хандлагатай байх ёстой вэ гэдэг нь маш чухал юм. Ямар хандлагатай байх ёстой вэ гэдэг нь маш чухал юм. Жишээ нь Бурхны хүүхэд Христ итгэдэг хүн гим нүгэл хийчлээ гэж бодж үзье. Тэгээд за зүгээр дээ. Зүгээр л би ч угаасаа сул дураа юм чинь. За ийм их яах аргагүй л хийчихлээ дээ. Гэхдээ хүмүүс мэдгүй дээ. Бурхан гэхдээ нэгүслийн бурхан гэдэг магадгүй тоохгүй орчиж болох юм. Гэхдээ Бурхны хүүхэд үнэхээр Бурхны хүүхэд болвол бидэд арай өөр мэдрэмж ирдэг. Тухгүй болдог, таагүй болдог. Хүмүүсийг харцруулж орчлоо харж чадхаа болж эхэлдэг. Аль болох жоохон зайлс хийдэг. Ямар нэгэн одоо чат бичгээр нүдэ бүлтэртлээс хийддэг хүн байдаг шиг ерөөс хариу өгдөг. Нөгөөд нь бүлтэртлээ хүлээдэг шиг те. Ийм хүн байдлаар харилцаа нь алга болох үед бас байж идэг. Тийм үү? Харин ариун сүнс дотор байгаа хүн аврагдсан хүмүүс Бурхны хүүхдүүд гим нүгэл хийхүү таагүй духгүй мэдрэмж төрж идэг. Яагаад гэвэл тэнд дотор ариун сүнс байгаа учраас ариун сүнс бохир гэрэл харанхуй хоёр хоорондоо нийцэхгүй байгаа учраас миний сүнслэг байдлыг илдүүцэл, зэвүүцэл, тухгүй байдал, таагүй байдал яадаг Бурханаас холдуулах ийм мэдрэмжүүд биднээс төрүүлдэг гэсэн утгатай зүйл юм. Хэрвээ ариун сүнс байгаа л бол шүү дээ. Ариун сүнс байгаа л бол. Яагаад ариун сүнс бидний зүгээр орхитгүй. Бидний зүгээр суух гэж ирээгүй. Тэ? Зүгээр бидний баярлуулах гэж ирээгүй. Тэр бидний гэмт дэлхийгээс биднийг аврахын тулд, цэвэрлэхийн тулд, өөрчлөхийн тулд, шинжилгээний тулд ирсэн юм аа. Тийм учраас надад ариун сүнс байгаа гэж хамаагүй хэлхээс илүүгээр ариун сүнс чамтай ямар хамааралтайгаа гэдэг нь бол хамгийн чухал юм а гэж ярьж байгаа. Ариун сүнс бид нар гим нүгэл хийх үед яадаг вэ? Бид нар корид номуудаас харах юм бол тэр харагдахгүй байгаа чимгүүний цаана байгаа булан яолон бай залбирдгаа бичсэн үг байгаа байхгүй. Яадаг бол ариун сүнс бидний гим нүгэлтэй цогцдгүй зүйл байхгүй. Тийм учраас бидний дотор ятгадаг чи болохгүй, чи буруу байна, чи гимших ёстой, чи эзэн рүү ирэх ёстой гэдэг зүйлүүдийг бид нар л үргэлж яах вэ? Бид нар дотор хүн рүү үргэлж ятгах үүдэг. Тэд яолон бай залбирдаг. Чамаа бэлэн болох хүртэл, чамаа гимших хүртэл, чамаа ухаарах хүртэл, чамаа энэ хандлага зарсах хүртэл яадаг вэ? Яолон бай залбирдаг гэж байна. Бид нар Иесус Христосийг ирэх хүртэл яолон байж түүнийг залбиулах уу? Тийм учраас ах トゥ нар нэ. Би гим нүгэл өгүүлдэг үедээ ямар хандлагатай байдаг гэдэг нь маш чухал юм. Ариун сүнс бидний дотор зүгээр суух гаагүй. Тэр биднийг гим нүглээс чөлөөлөхийн тулд, өөрчлөхийн тулд тусдсан болохоор ирсэн юм а гэж ярьж байгаа. Тэр заримдаа маш хатуугаар хэлдэг. Чи өлөөш чадахгүй байгаастай. Чи угаасаа ийм эмо. Чи угаасаа ийм хатуу бодолтой. Чи угаасаа ийм зөрчиж чадахгүй штэ гэж. Биш ариун сүнс бол ари өөр одоо хатуугаар хэлнэ. Чи босох хэрэгтэй. Юундаа шалтгаанаад байгаа юм бэ? Босоо залбирах хэрэгтэй. Юундаа баг ийм хачиг өрөлтөд дүрх харах юм бэ? Эзэн рүү оч. Хатуу хэлгүй бас байж идэг. Заримдаа тэр зөөлхөн чимээгүйгээр чиний зүрх сэтгэлээ чинь ойлгоод аргагүй ирэхэд ийм нөхцөл байдал орлоо гэж айдуу зөөлхнөр хэлэх үед бас байж идэг. Бид энийг хамгийн сүүл тайлах болно энэ талаар. Тийм учраас ах トゥ нар нэ гим нүгэл хийчээд та тоохгүй орхиж байна уу? Би яагаад надад ийм зүйл тохиолдчихв? Энэ асуудал би яаж хандах вэ гэдэг хандлага таны дотор төрөх нь нэн тэргүүний итгэж хүний дүр төрх юм а гэж ярьж байгаа. Яагаад би Бурханаас холдоод байна? Яагаад би итгэлийн хувьд хариуцлагагүй байгаад байна гэдэг ийм тухгүй байдлууд нь юу вэ? Ариун сүнс таны дотор байгаа учраас энэ ятгалгууд, энэ дуу хоолой таны дотор байгаа учраас таныг одоо зөрчилдүүлж байгаа юм а гэсэн утгатай зүйл юм. Тэгэхээр бид нар эхлээд яах ёстой вэ? Нөхөрлөлийн ойлголтоо бид цэцлэх хэрэгтэй. Бурханлаг харилцаа, ариун сүнстэй нөхөрлөх, бусдаа нөхөрлөлийн энэ ойлголтыг бид нар цэцлэх хэрэгтэй. 3 дугаар ишлэлийг харах юм бол ийм юм. Бид үдсэн сонсноо та нар тунхагласаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм аа. Үнэн дээр бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөж байгаа юм а гэж ирсэн. Тэгвэл яг юуны тухай ярьж байна? Бидний гол зорилго бол юу вэ? Бурхантай нөхөрлөлийн амьдрал юм а гэж тодтогч байгаа. Бурханы чин хүсэл бол юу вэ? Өөртөөгөө нөхөрлөж амьдрахыг тэр эцэггүй ариун сүнс биднээс хүсч үүдэг. Энэ бол маш гүн утгатай байж болно. Христ итгэж хүний амьдрал бол зүгээр нэг шашинлаг зан үйл бол биш. Гэхдээ бид нар үүнийг мэдж байгаа. Тэгвэл бид нар өөрийнхөө энэ замаар явах юм бас байж байгаа. Яагаад шашинлаг зан үйлүүд гэж ярьж байна вэ? Бид нар сүмд явж байгаагаараа
өөрсдийнхөө амьдралыг итгэлийн амьдралаар өнгөрөх гэдэг. Эсвэл ямар нэг юм хийж байгаагаараа үйлсээрээ бид нар өөрийнхөө итгэлийн амьдралыг үнэлж дүнэлж бас бурханд яах вэ? Бурхныг бас үнэлэх гээд байх тохиолдол байж идэг. Үнэлэх гээд байх тохиолдол. Гэтэл тийм биш. Итгэлийн амьдрал бол яг амьд харилцаа, бодит харилцаа. Бурхан бид хоёр шууд бодит харилцаагаар амьдрахыг итгэлийн амьдрал гэж ярьж байгаа гэсэн үг. Бид нар хичнээн итгэл, хичнээн том төлөвлөгөө, стратеги ярьсан ч гэсэн, хичнээн ажил амьдралыг карьер байсан ч гэсэн, эсвэл хамгийн дорд нэг нь байсан ч гэсэн та бурхантай харилцаагаар алдахгүй байх юм бол та итгэлийн амьдралаараа үн цэнтэй амьдарч байгаа гэж хэлж болно. Тэгвэл яг бодит амьд харилцааг юу хэлж байгаа вэ? Бид нар энэ дээр янз бүр тайлбар, янз бүрийн та ингээд сонссон байж ч магадгүй. Бодит амьд харилцааг маш энгийнээр буулгаж ирэх юм бол юу вэ гэхээр чи ярина, бурхан сонсно. Бурхан ярина, би сонсно. Тэгээ бид хоёр хамтаарлах нь. Энэ бол амьд харилцаа юм гэж ярьж байгаа. Амьд харилцаа. Тийм учраас та бурхантай амьд харилцааг юу гэж тодорхойлдог вэ? Йооханы хүсэж байгаа зүйл та нар яг ингэж бурхантай нөхөрлөөсэй гэж хүсэж байгаа гэсэн үг юм. Бид нар заримдаа итгэлийн амьдралыг түрүү нэг ярьсан шиг буруу үнэлснээс болоод яадаг вэ? Итгэлийн амьдралаа ойлгохгүй байх тохиолдол бас байна. Би Библи уншдаг, би залбирдаг, би чуулганд явж байгаа, би үйлчилж байгаа гэж. Үүний цаадах гүн гүнзгий асуултыг бодох хэрэгтэй. Чи яг өөрөө бурхантай нөхөрлөж байгаа юу? Яг өөрөө түүнийг сонсож байгаа юу гэж ярьж байгаа. Сонсож байгаа юу? Сүүлийн сонсоолоор гэсэн бас ийм чухал харилцааг хошигнож байдлаар их харуулдаг болсон. Янз бүрийн залбирч байгаа харангуутлаа унтдаг ч юм уу. Янз бүрийн залбирч байгаа харангуутлаа яг уу завгүй болоод янз бүрийн залбирч байгаа харангууд уцаа харах. Энийг хөгжилтэй байдлаар харуулад итгэлийн амьдралыг амар хөгжилтэй юм шиг харагдуулж байгаа боловч тэнд үүсэл байхгүй гэсэн утгатай зүйл юм. Харин бид залбирч байгааг харуулах хэрэгтэй. Бид тийм зүйлийг хараад үндэ яг уу залбирал маань бурхантай харилцаа маань тасарч иж болох юм а гэж ярьж байгаа гэсэн. Тийм учраас та хичнээн үйлчлэл хийгээд хичнээн олон жил чуулганд явсан ч гэсэн хамгийн чухал нь бурхантай нөхөрлөж байна уу гэж ярьж байгаа. Бурханыг сонсож байна уу? Бурханд бас ярьж байна уу? Яагаад вэ? Ингэж хэлсэн 4-р эшлэлээр баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ гэж ярьсан байна. Итгэлийн амьдрал бол баяр баясгал юм а. Энд гарч байгаа баяр баясгалан бол нөхцөл байдлаас үүсдэг, хамаардаг, шалтгаалдаг баяр баясгалан бол биш. Бид нар ариун сүнсний тэр баяр баясгаланыг мэдчих тийм үү? Хайр баяр баясгалан гэж ярьж байгаа. Хайр баяр баясгалан. Энэ баяр баясгалан бол хизээж алдагдахгүй. Христийн ирэх хүртэл тэрүүнтэй хамт мөнхөд амьдрах тэр баяр баясгалан багхгүй юу? Амен. Тийм учраас бид нар өдөр бүр бурхантай хав байх юм бол бидний дотор юу бий болох вэ? Баяр баясгалан бий болно гэж ярьж байгаа. Энэ нь бол хаанаас гардаг вэ? Нөхцөл байдлаас гой сайхан тав тухтай байдлаас юм уу? Гой сайхан гой үг ярьдаг ч юм уу? Гой сайхан зөвлөгөө өгдөг тэр нэгнээс биш ээ. Энэ бол дотроос гардаг. Бурхантай нөхөрлөх харилцааны тэр дотроос гардаг баяр баясгалан тодорхойлж байгаа. Зарим хүмүүс чуулганд яваад дотроо хоосон байдаг. Гаднаа инээгээд бүх юм ямар ч асуудалгүй сайхан байна гэж. Юу ч болоогүй юм шиг төв царайлаад ч юм уу те дотроо хоосон хүмүүс их байж идэг. Хоосон хүмүүс. Яагаад вэ? Маш энгийн нөхөрлөл байхгүй байгаа. Чуулганд ирээд магтаж баяр баясгалантаа дуулж иж болно. Гой зүйлүүдийг ярьж иж болно. Хуваалцж иж болно. Гэхдээ яг нь дотроо хоосон хүмүүсээс байж идэг. Дотроо хоосон хүмүүсээс байж идэг. Зарим хүмүүс ч гэсэн бас гаднаа өрөвдөлтөй царайтай хүмүүс их байдаг. Гомдлогдсон, хаягдсан, орхигдсон. Тэр хаалгыг нэг янзлаад өгөөч. Питпад гэдэг юм. Тэгээд яах вэ гэхээр тэгээд юу болж байгаа вэ гэхээр гаднаа өрөвдөө дандаа ийм сэтгэлээр унтсан, дандаа ингээд асуудалтай амьдардаг. Тэгээд дандаа залбирлын сэтгэв хүсэж идэг. Гэвч үнэндээ хоосон дотроо. Юу вэ гэхээр бурхантай харилцаа байхгүй байгаа учраас юм гэж хэлж байгаа. Бурхантай харилцаа байхгүй учраас нэг бол юу ч болоогүй шиг царайлж болно. Нэг бол дандаа гунигтай, гутрангтай болохгүй байна гэсэн. Зарим үйл итгэгчнэр хүмүүс хараад энэ Есүсийн сүмд яваад ямар эдгэрч өөрчлөгддөг, ямар гунигтай хааштай, ямар ийм доор ийм дарк юм бэ гэж боддог хүмүүсс байж идэг. Түүний юуны асуудал? Тэр хүмүүсийн шүмжийн асуудал биш үү? Энэ бол бид нар бурхантай харилцааны асуудал юм а гэж ярьж байгаа. Амен. Амен. Зоригтой ичтэй энэ сэтгэл тэнүүн
байна гэдэг нь бол бурхантай харилцаанаас эхэлнэ. Тэгвэл Иохан юу гэж хэлж байгаа вэ? Та нарын баяр баясгал нь дүүрэн болгохын тулд юм а гэж ярьж байгаа. Биш нь чуулгануудаар зарим хүмүүсийг харах юм бол маш хэцүү амьдралаар дуулж байгаа хүмүүс байгаа. Тэгээ тэр ингээд инээгээд эзнийг магтаад, нулимсдаад, залбираад, нулимсдаа эзний үгийг сонсож байгаа хүмүүс байж идэг. Тэгээ тэдний ингээд харах юм бол маш их тайвширлыг авч идэг. Энэ юутай холбоотой? Зарим хүмүүс тэрийг хараад өнгөрсөн амьдрал нь ийм байж байгаа чи юутай инээгээд байгаа юм бэ гэж боддог хүмүүс байж идэг. Гэвч тэр бурхантай нөхөрлж байгаа учраас нөхцөл байдлаас үл хамаардаг тэр баяр ёслол тэр мэдэрсэн хүний тодорхой шиш тэмдэг юм а гэж ярьж байгаа юм. Шиш тэмдэг юм а. Харин нөхцөл байдлаас болоо гундаад нөхцөл байдал сайжрангуут нь эсвэл гоё хоолтой болол ирээд гоё хоолтой үзэж гоё ямар нэг гоё юм үзүүл гэрэл чийдэг болох юм бол кул болоод харин хүмүүс хэцүү асуулт тулгархгүй чимээгүйгээр сэмээрхэн те тиймээгүй тиймлэр өрөвдөд ийм хоосон харилцаа бол жинхэнэ харилцаа биш юм а гэж ярьж байгаа. Тийм учраас манай 7 хоног бүр 9 бүлэг цугларч байгаа нь бол бидний амьд харилцаас сэргэж байгаа гэдгийг бас та бүхэн ойлгоорой. Бид нар гэр бүлээр жишээ авах юм бол Чингүн миний хүү Чингүн миний үгэнд орохгүй байлаа гэж бодож үзье. Эсвэл асуулт орлоо гэж бодож үзье. Хэрвээ тэр надтай харилцахгүй юм бол яах вэ? Тэр чигээрэл хэцүү амьдрах болно. Тэр гэр бүл хичнээн орж ирсэн хүүтэн хүндий байх болно. Харин аавтайгаа аав хүүтэйгээ харилцаж ярилцаж сонсох үед заримдаа хүүгээ тийм байгаа мэдрэнгүүтлээ за ойртоо солны сайхан юу вэ гэж асуух энэ харилцаа бол хариулах үед бол энэ юу болж байгаа вэ? Би бинийгээ дутуу хоосон орон зайг дүүргэж өгж байгаа харилцаа юм гэж ярьж байгаа. Харилцаа. Тэгэхээр ах トゥ нар минь та бодтоор бурхантай нөхөрлөж байна уу гэдэг гаргалыг дахиад бодож үзцгээе. Нөхөрлийн ойлголт бол юу вэ? Хүмүүс хүмүүсийн харилцаанаас илүүгээр би бурхантай харилцах харилцаа юм. Нөхөрлийн ойлголт юу вэ? Үйлчлэл би хоёрын харилцаа бол биш. Нөхөрлийн ойлголт юу вэ? Чуулганд хэдэн жил явах хэдэн жил яваагүй гэдгээс үл хамаарах зүйл. Нөхөрлийн ойлголт бол өдөр бүр бурхантай хамт алхах явдал юм аа. Өдөр бүр амен. Та ямар нэгэн байдлаар өдөр болгон бурхантай харилцдаг тийм нэгэн байгаасаа гэж бас хэлмээр байна. Дүн тавь. Би үнэхээр бурхантай уулзсандаа бурхан өнөөдрийг хүртэл итгэлийн амьдралаар амьдарч байхдаа та баяр баясгалантай байна уу? Амар тайван байна уу? Хайрыг өдөр болгон мэдэрч байна уу? Энэ бол дүн тавих шалтгаан юм а гэж ярьж байгаа. 5-аас 7 дугаар ишлээс харах юм бол ингэж ярьсан байна. Бурхан бол гэрэл түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бид бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхахаас бид худал хилдэг. Үннийг үлдэхгүй гэсэн үг. Харин тэр гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг гэж хэлсэн байна. Тэгвэл эндээс харах юм бол Бурхны юу гэж тодорхойлсон байна? Гэрэл гэж. Түүнд ямар ч харанхуй байхгүй гэж ярьж байна. Энэ бол зөвхөн нэг дүрсэл бол биш. Энэ бол Бурхны мөн чанарыг илэрхийлж байгаа. Гэрэл гэдэг нь тэгвэл юуг илэрхийлж байгаа юм бэ? Цэвэр ариун байдлыг тоцогдож байгаа юм. Цэвэр ариун байдлыг. Харин харанхуй нь юу гэж хэлж байгаа вэ? Ил хардж байгаа гим нүглээс мөн даваад гүн үзгээд миний үргэж нууж байдаг түүнийг тэгээд нуухын төлөө тэмцэж үүдэг тэр гим нүглийг тодорхойлж байгаа. Гим нүгэлтэй харанхуй. Тийм учраас гэрэл харанхуй хоёр хоорондоо хамт байхгүй. Тэгвэл бурхантай нөхөрлөхөд би юу саад болоод байгаа вэ гэдэг бид нэр эргцүүлэн бас тунгаах хэрэгтэй гэсэн утгатай зүйл юм. Эргцүүлэн. Би бурхантай нөхөрлөдгөө, би бурханд итгэдэг, би бурханд залбирдаг. Гэхдээ юу вэ? Чи харанхуйд алхаж байгаа бол юу болсон гэсэн үг вэ? Худалч гэсэн утгатай зүйл нь. Худалч. Заримдаа түрүү хэлсэн шүү дээ, тийм? Бид нар хин нэгтэй сайн уу гэж хэлэх үед нөгөөх нь сайн гэж хэлж байгаа, тийм үү? Сүнслэг амьдрал чинь ямар байна? Ойртой бурхантай хэрэг харилцаатай байна гэхээр бид нар илэн дарын хариултыг өгсөн байдаг. Юу вэ? Дайжгүй болж гинэ гэж. Гэхдээ яг үнэндээ бурхантай харилцаагүй байдаг. Бурхны талаар түүч юу вэ? Бурхан гэж 7 хоногт дуудаагүй, завгүй амьдэрсэн үед бас байж байгаа. Харин энэ дэлхийн харагдаж байгаа зүйлсүүдийг те янз бүрийн event, янз бүрийн контент, янз бүрийн тийм гой сайхан хувцас хунар юу байдгийг тэр зүйлтэй толгоогоо 7 хоногийн турш гашлагдсан ирэх үед бас байж байгаа.
Бурхан тэнд орох цай, зүг орох цай байхгүй гэдэгтэй яг адилхан. Тийм үед өнгөрөх үед бас байж байгаа. Өөрөөр хэлбэл сүнслэг амьдрал нь хоосон байгаа гэсэн утгатай зүйл юм. Та юу ч хийж ирж болно. Гэхдээ Бурхантай харилцаагаа хадгалж чадах бол бид нар гэрэл дотор юу ч хийж чадна гэсэн утгатай. Гэрэл дотор юу ч хийж чадна гэдэг нь бурханлаг амьдралаар амьдарч чадна гэдгийг тодорхойлж байгаа. Тийм учраас бид нар гаднаасаа сайн дүр харагдаж болно. Гэхдээ бурхан бидний доторх худалч амьдралаар амьдарч байна уу? Үнэн дүр төрхөөрөө бурханлаг амьдралаар амьдарч байна уу гэдгийг л энэ ишлэл бидэнд асууж байгаа. Асуужаар бичигдсэн гэж хэлж болно. Заримдаа бидний дотор маш их атаархал байдаг, өрсөлдөөн байдаг, уур байдаг, уучлаагүй сэтгэл байдаг, бүр нууц гэм хүртэл байдаг. Өргөж худлаа ярьдаг, жижиг саж худлаа ярьдаг зүйлүүд бас байдаг. Энэ маань биднийг хоёр нутагтан шиг болох тохиолдол байдаг. Нэг нь худлаа ярьдаг, гим нүгэлтэй дотор атаа чөтөр хэлэхтэй, нөгөөд нь болохоор бурхан бол ариун гайхалтай, тэр бол намайг бүтээсэн, тэр бол намайг аврагч гэж. Тэгээ хоёулын гарна гээд сүйжиж амьддаг. Харин бурхан юу гэж хэлсэн бэ? Хэрэв миний дотор ийм зүйл байгаа бол чи худалч гэж ярьж байгаа гэсэн. Чи худалч гэж ярьж байгаа. Чи худалч. Тэгвэл би ч гэсэн бас өөрөө энэ зүйлүүдэд орохгүй тулд би яасан бэ? Контентууд хийгээс гадна би өөрөө энэ зүйлүүдийг судлаад өөрөө хийвэ гэж байгаа. Заримдаа бичгүүртэй үрдэл огших үед бас байж идэг. Зүрх сэтгэл ямар нэгэн бол миний зүрхний зохилт хүртэл ихсэх үед бас байж идэг. Бурхан бидрийг та нар гаднаа цэвэр харагдаарай гэж ийм зүтгэлийг өгөөгүй. Тэр дотроосоо цэвэр байгаарай гэж биднийг зөвтгсөн, аварсан. Тийм учраас бурхантай нөхөрлөл нь бол дүр ишгэх ч юм уу зүгээр нэг элементарны хариулт бол биш. Нэг хоёр удаагийн чимээгүй цаг бол бас биш. Эсвэл чимээгүй цаг хийснээрээ хүмүүс чимээгүй цаг хийснэг байг асуудал бүртээ өөрөө хийгээгүй. Хүмүүс Библи уншаа гэсэн өөрөө ерөөсөн уншаагүй. Амар би битгэлийн амьдралаа том юмнуудыг хийсэн гэж байгаа мөртлөө өөрөө түүж бурхны нэгүслийг мэдрээгүй мэдчих амсаж чадахгүй бас бидний амьдралд бас байж идэг. Энэ бол өөрөө чи худалж итгэж юм а гэсэн тодорхойлт юм а. Тодорхойлт юм. Тийм учраас гаднах нүрээ угаалгүйгээр дотоод зүрх сэтгэлээ бурхантай харилцаагаар цэвэрлээрэ гэдгийг Иохан бидэнд ятгаж байгаа. Өнөөдөр та Есүс Христэд итгэж байгаа бол өнөөдөр юм уу өчигдөр үйлдсэн эсвэл одоо бодод та бурхныг хурж байгаа бусдыг хурж байгаа гэнүүл бурхан таны авралаас тусгаарлах уу? Үгүй. Бидний аврал бол хизэж алдагдахгүй. Харин тэгвэл тусгаарлахгүй юм бол биднийг яаж амьдруулах гэдэг юм бэ? Яаж амьдруулахаар бидний түүнд туслах тэр нэгэн бол ариун сүнсийг өгсөн. Ариун сүнс биднийг алдах үед илж өгдөг, тайвшруулж өгдөг. Хуучин гэрэн дээр ариун сүнсийг юу гэж тодорхойлдог вэ? Яг ингэртээ тэрвэрж байгаа тэрвэрч нэгэ гэж хэлсэн байдаг. Тайвшруулагч нэгэ, хамгаалагч нэгэ, өөрөөсөө өгч байгаа нэгийг тайлбарлсан байдаг. Ариун сүнсийг. Бид тийм ариун сүнсээр амьдарч байгаа. Бурхан биднийг аварчаад чи тэр үед гимшээд орхиогүй, хаяагүй. Олон жилийн өмнө 2005 онд би сайн мэдээ гэдэг нэг конференц суужсэн. Тэгээ тэн дээр нэг настай хүн гарч ирсэн. Тэгээ тэр настай хүн яасан бэхээр 70 орчим настай байсан. Яг урд гарах гал болоо тэгээд нөгөө урд гэрчил хий хүн байвал урд гарч ирээрэй. Тэгээ тэр хүн гарах гал болоод за дараагийн өнгөсөр солонгос хүн байсан. Тэгээ гарч ирээд яасан бэ гэсэн чинь гарч ирээд нэг үг хэлсэн. Тэр бүх хүмүүсийг зог тусгасан. Тэр нь юу байсан бэхээр түүний нулимс байсан. Үгээ хэлж чадахгүй нулимс нь урсаад байсан. Тэгээ 70 жил хүүхдээсээ цуглаанд яваад нэг зүйлийг ерөөсөө тавьж чадаагүй. Тэр нь юу байсан бэ гэхээр би Есүст итгэдэг мөртлөө түүнийг ашиглаж амьдарч ирсэндээ гимшиж байна гэж хэлсэн. Ашиглаж амьдарч ирсэндээ. Би Есүс Христэд итгэдэг гэд итгэж хүмүүсийг ашиглаж байсантай гимшиж байсан. Би Бурхныг ашиглаж байсантай гэж. Тэгээд юу болоод явсан бэ гэсэн чинь тэр оюутан болоод ажил хийсэн. Тэгээд маш олон жил тэр яасан бэ гэхээр
залбирч чадахгүй, хинт ч хэлж чадахгүй, бүр бурхан ч хэлж чадахгүй, өөрөө бүр түүнийг нуух гэж ямар цэвэр дүр фарисей шиг ийм хөө садахгүй ч юм тийм хуулийн багш нар шиг тийм дүр төрхөөр амьдарч ирсэнтэй тэр хантаа нүүр тусан байхгүй. Тэгээ тэр өөрөө юу болсон бэхээр та нар загалмаа дээр Крист загалмаа дээр цовдлогдсон. Одоо болтол та нар цовдлогдсон Есүсийг хараад цовдлож чадахгүйгээ ямар нэгэн нүгэл байгаа юм биш үстэй гэж хэлсэн. Тэгээ тэр нэг зүйлийг ярьсан. Юу байсан бэ гэхээр би Бурхныг л өөдөж байсан. Энэ 20 хэдэн жил 25 наснасаа хойш амьдарч байхдаа би татварыг өгдөг байсан. 11-ийг зөвхөн одоо хууж үүргэдэг байсан. Би маш их хэмжээний цалин авдаг байснаа би 10-20 мянгаар өгдөг байсан гэд пара гээд мурсан. Тэнд зогсож ирсэн, сонгож ирсэн хүмүүс, зарим хүмүүс тэрийг сонсоод урд гараагүй ч гэсэн гимшсэн. Тэгээд тэр хүн би илгээлт хийсэн байх зохисгүйгээр явсан. Нутагтаа очоод чуулгандаа гутгчийн ажил хийсэн. Эмчийн ажил хийсэн. Тэгээд тэр өмнөх ловөрцөн учраас гимшээд бурхан зүгээр л өөрийнхөө сайн үйлсээрээ үйлчлж гэлсэн. Энийг хийн хийж байгаа юм бэ? Ариун сүнс хийсэн баггүй. Ариун сүнс хийсэн. Тийм учраас та ийм чухал юм ярьж байгаад харцаа бүү буруулаарай. Сэтгэлээ зүрхээ битгий хандлаарай. Хүчээр зүрхнийхээ зохилтыг битгий бариарай. Энэ эдгээр зүйлүүд чинь бүгдээр би өөрийгөө авч чадахгүй, би өөрийгөө өөрчилж чадахгүй гэсэн томьёо штэ. Харин хариу сүнсэд яах вэ? Тавьж өгөөрэй. Хэрвээ бид нар энийг ингээд удаан авч явах юм бол амьдрал хэвийн болдог шүү. Нөгөө чинь тийм хүн. Би ийм хүн. Бусад хүмүүс ийм хүн гэж болох болно. Тийм учраас бид нар нөхөрлийн талаар бурхантай нөхөрлөж байгаа ингээд өөр яг үнэндээ нөхөрлөөгүй, өөрөө нөхөрлөөгүй гэдэг нь юу вэ? Бид нар нөхөрлөж чадахгүй байгаа, бурхантай нөхөрлөж чадахгүй байгаа гин байгаа юм аа гэсэн утгатай зүйл юм. Бурхны дуу хоолойг сонсохгүй нь бурхан яагаад надад үгээ хэлэхгүй юм бэ? Би зөндөө залбирлаа. Магадгүй гимшил. Тэгээ ихтэй бид тэр 2-7 хоног нэг залуутаа залбирсан. Тэгээ тэр залбирч явах тэр залуу юу гэж ярьсан бэхээр пастраа хүн яг итгэлийн үйлдэл хийх үед хамгийн ихний шинж тэмдгийг саадуулах их шинж тэмдэг байна. Тэрний үгээр гимшил гэж хэлсэн. Яг итгэлтэй болох үед юм гимшил төрж байна. Зоригтой болоход гимшил төрж байна. Илүү сүнслэг байдлаа авахд бол гимшил төрж байна. Мэдээж тэр гимшлийн тухай яриаггүй, магадгүй багдам зам байсан баг. Эсвэл одоо ямар нэгэн хулгай зилгээ байсан баг. Эсвэл яг янз бүрийн хэлхийг хүсээгүй. Гэхдээ тэр бурхны өмнө ариун сүнс түнд мэдрүүлсэн зүйл байсан байхгүй. Тийм учраас гэрэл харанхуйр зэрэг байж чадахгүй учраас яах ёстой. Бид нар бас бурхантай нөхөрлөж чадахгүй юм а гэж хэлж болно. Гэхдээ бурхан таны гим нүгэл үйлдэлгээд та л өөрөө бурханаас холцсон учраас бурханы өөрөө танаас холцдгүй юм а. Тэр таныг хийзэж аяхгүй хийзэж авахгүй. Амен. Бидний дууд ч гэсэн өчнөө асуултууд байсан ч гэсэн өнөөдөр тэр асуултуудыг даван туулаад тэр бурхан тэр хүмүүсийг хаяагүй гэдгийг одоо бол бид тэр хүмүүсээр дамжуулж бас харж байна шүү дээ. Тийм учраас харанхууд хадгалж байгаа харанхуй өрөөнд дотор байгаа янз бүрийн аппликейшнуудыг бүгдээрээ яах ёстой вэ? Делет хийгээд эзний өмнө гимшээд гимших ёстой бол бүгдээрээ гимшээд түүнийг тайлж хаяасаа гэж бас хэлмээр байна. Гмийн асуудлыг хэн ч шийдэж чадахгүй. Бурхан л шийдэж чадна. Магадгүй та нөхцөл байдлын итгэгчнэр байж болох юм. Зарим хүмүүс ингэж ярьдаг. Итгэлийн амьдралыг гим нүглийг шийдэх талаар гмийн асуудал орчноос их хамаардаг гэж хүмүүс байдаг шүү. Бид нар энийг сонсоогүй ч гэсэн бид нар өөрсдөө энийг бас заримдаа мэдэрдэг шүү. Орчноос гэж боддог. Муу орчин болох юм бол муу хүмүүс байх юм бол итгэлээр байна. Гин нүгэл үлдэн. Тэгээд арсалтан тэрцэлтэн чөтгөрх. Дэлхийн хүмүүс ингэж заадаг. Муу орчноос тий сайн хүн бол муу хүн бол орчноосоо гэж ярьж байгаа. Тэгвэл сайн орчинд яах вэ? Зөв хүн болно гэж дэлхий зааж өгдөг. Тийм үү? Тийм учраас хүн яах ёстой? Сайн хүн болохын тулд орчноо солих хэрэгтэй гэж ярьдаг. Энэ дэлхий бол бидэнд ийм зүйлийг зааж өгдөг. Зарим хүмүүс сэтгэл зүйн талаас нь зааж өгдөг, тийм үү?
Энэ дэлхийн хүмүүс гэмнүглийн асуудлыг хүн өөрсдөө хүсэж байгаа бол чи өөрийнхөө мэдрэмжээ багасгаа. Өөрийнхөө мэдрэмжээ контрол муу мухаас хүрэх тэр хүний талаар мэдрэмжээ контролт. Тэгээд яг хүлийн зөвшөөр өөрийгөө би ийм хөө гэж хүлийн зөвшөөрөө. Тэгэх юм бол чи яг эерэг өөдрөг тэ энэ асуудлуудыг таван гаргах болно гэж зааж сэтгэл зүйн асуудлууд зааж өгчдөг. Би нэг тийм подкаст, тийм ном, тийм юмд маш их хамааралтай болчихсон байдаг. Цуглаанд явдаг хүртлээ. Тэгээд яг үгээр сэтгэл зүйч чи өөрийгөө битгий буруутгаараа гэж хэлдэг. Битгий буруутгаараа. Та бодож үзээрэй. Хичнээн сайн орчинд байгаа хүн асуудалгүй байна гэж байх уу? Өхөн хөхлөө бид нэр асуудалтай нүр тулах болно. Тийм учраас энэ дэлхий дээр сайн орчин гэж байхгүй. Сайн бурхан гэж байгаа. Хүмүүс мэдлэгтэй болцож чи илүү сайн мэдлэгтэй боловсралтай байна. Нийгэм бол илүү хөгжиж байна гэж зааж идэг. Гэхдээ юу вэ? Өндөр боловсралтай хүн гэсэн асуудалгүй амьдарч байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Зарим хүмүүс бол чи сайхан амьдрахыг хүсэж байгаа бол мөнгөтэй болоо гэж ярьдаг. Мөнгөтэй болоо. Мөнгө хичнээн баян байсан ч гэсэн мөнгө асуудлыг шийдэж чадахгүй. Тэгвэл асуудлын шалтгааныг бид нар яаж тайлах вэ? Дааж маш энгийн юм л да. Яагаад дааж гэж хэлж байгаа вэ гэхээр та бүхэн илүү сорчлон сонсоосоо гэж хэлмээр нь. Асуудлын занглаа Есүст байгаа. Есүст байгаа. Есүст байгаа. Тийм учраас мэдээж Есүст байгаа гэдэг зуршлаар та дотор хүлээн зөвшөөрөх явдал биш юм аа гэж яриад байгаа. Есүст байгаа бол өдөр болон түүнтэй хамт амьдрах ёстой. Өдөр болон түүнтэй ярилцах ёстой. Гэхдээ ярьж чадахгүй бол түүнийг сонсох ёстой. Еврейчүүдийн хэлдэг үг гэдэг шүү дээ. Юу гэж хэлдэг вэ лээ? Урагшаа хар, унах юм бол урагшаага өгөө юу лээ? Унвал мүлэх гэж хэлдэг шүү тийм үү? Тэгээ мүлхэж чадахгүй л яг зориг руугаа харсаар агаад үхээ гэж хэлдэг шүү тийм үү? Бид нэг өхөн хөлтлөө Есүс Христийг харах болно. Ийм л хөвдөлтэй хүмүүс. Энэ дуу ч гэсэн унсан ч гэсэн Есүс Христийг харсан учраас тэдгээр хүмүүс өнөөдөр босоод ирсэн байгаа. Зарим хүмүүс гимнүгэл унахтаа яадаг гэж, зарим хүмүүс гимнүгэл унахтаа яг зочид болчих гэдэг. Байж талаа би байж байгаагаар би унчихсан байна. Одоогоор би завгүй байна гэд ийм хариу үйлдэл үзүүлж идэг. Чатанд сургуу болчдөг, эсвэл янз бүрийн хамт хийж байгаа алга болчдөг. Эсвэл гэнт яг уу. Би одоо маш хэцүү байна. Би юу ч ярмааргүй байна гэж ярьж идэг. What? Харин ариун сүнс болохоор яадаг вэ? Босоо. Залбираа. Бурхныг сонсоо. Бүх зүйлүүдийг орхио гэж ярьдаг. Орхио гэж ярьдаг. Исая ном 43:25 дээр ингэж би чиний нүглийг мартна гэж хэлсэн байгаа. Мартна гэж хэлсэн. Гэхдээ бурхан яах вэ? Чинийг shift delete хийгээд ингэж shift delete хийгээд ч юм уу гээд хайна гэсэн үг бол биш юм аа. Энэ өөрөлд би захин чамайг дурсахгүй гэсэн үг байхгүй юу? Би чиний чамайг дахиад арын хийсэн зүйлээр чи би чамайг яах вэ? Нүлэмхгүй гэсэн үг байхгүй юу? Харин яах вэ? Өнгөрсөн хугацаанд хийсэн гим нүглийг чи ашиглахгүй гэсэн утгатай зүйл юм. Өнгөрсөн хийсэн гимий чинь сөхөж ирээд чи ийм юм хийсээг буруутгахгүй гэсэн утгатай зүйл юм. Харин юу хийж байгаа вэ гэхээр мартах гэдэг нь болохоор нааш хараараа. Мартах гэдэг нь болохоор мартах гэдгийг санахгүй гэсэн үг шүү дээ. Мартах гэдэг бид нар илүү амархуугаар бодох юм бол уучлах юм аа. Уучлах. Уучлалын амьд харилцаа юу вэ? Өөрийгөө гим нүглийг хүлээж зөвшөөрөх. Үргэлөө янз бүрийн гим нүглийн асуудлуудыгаа харилцааны дотор байгаа атаа, хорсол, өрсөлдөө, муухай хүн харахад хажууд амар аураануудыг үхүүлээд эзэн гимших үед эзэн мартах болно. Чиний чамайг би уучлах болно. Чи айгүй муухай хүн байсан байна. Айгүй өрсөлдөж, айгүй худалч хүн байсан байна. Чи айгүй хуурч хүн байсан юм байна гэж. Харин тэрүүд бурхан яах вэ? Тийм ээ. Бурхан байна ээ. Заавал бэлэм сундах халавгүй. Хүмүүс нэг амар юм экшн боддгоо шүү дээ. Нүгэл өөрчлөлтийг заавал бэлэм сунгаал мэлмэрэл эсвэл нэг амар хашгир залбираач юм. Ариун сүнс чимээгүйгээр хилдэг байхгүй юу? Би ч одоо пастор болсон заримдаа үнэхээр ингээд ивэл авахд
хинч харагдахгүйгээр бурхан бит хоёр янзын сайхан уулздаг үед байдаг. Тэгээд өглөө эрт ирж байгаа шалтгаан өнөөдөрсөн бас магтаал сонсоод яагаад би ингэ сэтгэл хөдлөөд яагаад би ингэж дүүрээд байна гэж бодож исэн. Хамгийн гол нь Бурхныг ирлэхийг нь чухал юм байна. Тийм учраас Бурхан мартахыг хүсэж байна. Чамайг уучлахыг хүсэж байна. Бид нар Бурхан намайг хайцсан сүм чуулганд яваад бурхаж байхгүй, хүмүүс байхгүй, халамжлж байхгүй, хайрж байхгүй, уучлж байхгүй гэж магадгүй уучлж болох юм. Үгүй, Бурхан хаа сайгүй чамайг дагаад явж байгаа. Чиний оюун санаа, бодол санаа, сүнслэг байдалтай амьдралыг чи бүр нуугдсан талбар дээр хөлж Бурхан яолн байж өвдөн байж чадтай хамт байгаа юм. Амен. Чамайг яг худлаа ярьж явах үед тэр хажуу чинь яолн байж яг уучлаад ирээсэй гэж хүлээдэг нэг юм аа. Тийм учраас Бурхантай нэг хүрлүүд итгэлээр үсгээ саал болж байгаа зүйл юу вэ? Гим нүглийн асуудал юм гэж ярьж байгаа. Тэгвэл бид нар бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Байр суурийн талаар ойлголт байна. Байр суурь нөхөрлөл. Түрүү гэсэн Чингүн бол миний хүү. Миний гэр бүлд харьяалагддаг. Манай миний гэр бүлийн гишүүн. Тийм үү? Чингүн заримдаа алдаа гаргаж болно. Тэгвэл алдаа гаргалаа гэд миний гэр бүлээс хасагдана гэсэн үг бол биш. Мөн үү? Яагаад гэвэл Бурхан хүүгээ өгөөд өгсөн Бурханы хайр байгаа. Алдаа гарлаа гэд хүү байхаа болно гэсэн үг. Болно гэсэн үг бол биш. Харин яг үүнтэй адилхан бид нар алдаа гаргаад юу вэ? Бурханы хүү байхаа болно гэсэн үг бол биш шүү. Окей? Ойлгож байна уу та бүхэн? Тийм учраас байр суурь болон нөхөрлийн ялгаагаа гаргах хэрэгтэй. Хизээж мөхөхгүй гэж хэлсэн шүү дээ таныг. Хизээж таныг өгөхгүй гэсэн. Бурхан өөрөлдвөл танаас хизээж холдохгүй гэж ирсэн шүү дээ. Тэгээд өнгөрсөн жил юун дээр ном хийж явахад болохоор чин зоригтой ном хийж явахад болохоор яг номлолоо бэлдэж явах үе тэр өөрөө Бурханы маш гоё юм оршихуйг мэдэрчээсэн. Алдагдсан хүү юу болсон бэ? Тэнд явсан. Ах トゥ нарынхаа өмнө бүр ирээ зэрэг болсон. Хайртай ахынхаа өмнө ирээ зэрэг болсон. Хамаатнуудынхаа өмнө ирээ зэрэг болсон. Тийм үү? Тэр байтугай аавынхаа дэргэд үл аавынхаа насаараа цуглуулсан хөрөнгө гуржил аваад ирээ зэрэг болсон. Тэгээд яасан бэ? Хинээс нуухдахгүй бүр эцсэндээ өөр газар очиод юу мөнгө дуусахгүй шиг өөрийнхөө дураар амьдарч ирсэн. Нууцаар амьдарч ирсэн. Тэгээд харин аав минь намайг иргэх болов хүлээж авах болов яах болоо гэж аавруугаа эргээд харсан чинь аавынх нь нулимсан хатаагүй байсан. Харин дүү бол мартсан. Хизээж ирэхгүй тооноос хасагдсан гэж. Бурхан яг л бид нар лөө ингэж харцаа хандуулж байдаг. Бурхан яг л ингэж бид нар лөө юу вэ? Зүрхээ байлгасаар байдаг. Тэгвэл авралын талаар ойлголтоо болон байр суурь болон нөхөрлөлийн талаар ойлголтоо бид цэгцлэх хэрэгтэй. Есүс 2000 жилийн миний төлөө загалмаа дээр цовдлогдоод үхээд амьсан. Тэгтээ 2000 оны үед болсон процесс тэр үед бол Бурханы хайр гал халуун байгаад одоо байхгүй. Одоо зүгээр л бид нар яах вэ? Тэр үед л Бурханы хайр онцгой байсан гэж бодож иж болох юм. Үгүй. Идүүгээ итгэл найдар хайр гураас хамгийн агуу хайр юм а гэж хэлсэн байна. Бурханы хайр хизээж хүрдгүй. Хизээж үл итгэжчээс хүртэл юу вэ? Холддгүй юм а. Чамаа гүн ангалд унцаг ганцаархнаа байхад зүрхний гүн энэ Бурхан байгаа юм. Бурхан хөрхөө гэхэд тэр Бурхан тэр гүнээс чи гүн хэмжээд хүрх хэмжээний хайраараа одоо болтол бидэрт ханцаар байдаг нэг юм. Амен. Нэгэн хүү ингэж ярьсан байдаг. Чи Бурханы хайр юу гэж боддгоо гэж хэлсэн. Тэгсэн чи тэр хүү юу гэж хэлсэн бэ гэхээр аваа Бурханы хайр бол гэдэг далайн хэрэг дээр зогсоод Бурханы хайр тэр зах нь харагдахгүй байгаа. Эсвэл энэ далайн ёроолыг гүн гүнзгий далайн ёроол юм а гэж би бодож байна гэж хэлсэн байдаг. Бурханы хайр бол тийм агуу юм а. Тийм учраас ах トゥ нар өмнө та алдаа хийлээгээд Бурхан танаас олдохгүй юм а. Харин тэр таныг халамжлах, таныг босгох зүйл үргэлж нээлттэй байх болно. За сүүлийн зүйлийг ярив. Тэгвэл одоо бид нар яах ёстой вэ? Тэгвэл бид нар яаж нөхөрлөлийн харилцаагаас сэргийлэх вэ? Нэгдүгээрх нь маш амархан зүйлийг би таныг тэмүүлээсэй гэж хэлмээр нь илүү нээлттэй байгаас гэж хэлмээр гимш. Гимээ хүлээн зөвшөөрөх.
Энд нэгэд нуугаад бариад дараад явцсан энийг юм ингээд тавиасаа гэж бас хэлмээр байна. Түрүүний мишоноор бас яг хичнээн олон жил юм хийсэн, хичнээн өндөр зэрэгт гарсан тий мундаг эмч хүн байсан байхгүй юу? Сайн мэдээ ярьдаг. Гэхдээ тэр хүн чөлөөлөгдсөн. Амен. Тийм учраас яг хөө бид нар эзний өмнө гимших хэрэгтэй. Адам Ева хоёр гим хийгээд яасан бэлээ? Нуугдсан. Тэгээ бурхан хардггүй учраас Адамаа чи хаана байна гэж хэлээгүй. Харин гим нүгэл чинь яг вэ? Надаас зүхтдгийг магдыг ойлгосон. Гим нүгэл чинь. Тийм учраас битгий төв царайл амьдраараа. Их чөлөөтэй царайл. Ивэл нэгүслэр царайл. Энэ бол маш чухал юм. Зүрх сэтгэл чинь тайван биш байгаа бол миний дотор гин байгаа л гэсэн утгатай зүйл юм. Тэрийгэ бүгдээрээ нууж хаалгүйгээр тэрийгэ гадаг дүр төрхөөрөө нууж хаалгүйгээр бурханд бүгдээр өргөцгөөе. Хэрвээ бид нар яг одоо би гимгүй гэд мэдсэн сууж бол би хэлээгүй шүү. Библи худалч гэж хэлж байна. Чи худалч гэж хэлж байна. Бидэд ямар нэгэн гим нүгэл байгаа бол шүү. Энэ талаар ярьж байгаа ш тийм үү? Өөрийгөө хуурчин. Хамгийн аимшигтай хууралт бол хамгийн дотны хүнийг хуурхаас өөрийгөө хуурах явдал. Өөрийгөө хуурах явдал. Харин ил гарах үед идгэрэх болно. Ил гарах үед эрх чөлөөг мэдрэх болно. Ил гарах үед баяр баясгалан чинь дүүрэн болгогдох болно гэж ярьж байгаа. Амен. Гимээ ил гаргацгаая. Хоёрдугаар нь гим үйлснээ хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгдүгээр ухаан 1:9-дэр ийм зүйл гарч байгаа. Энэ ишлэлийг харахад хүмүүс хүүхдийн ишлэл гэж ойлгодог. Гэвч энэ бол авралт хүргэх, итгэлийн амьдралыг шинжлэх ишлэл. Бурхны үгэнд хүүхдийн үг гэж бол байхгүй. Ингэж хэлсэн байна. 1:9-дэр бид нүглээ улаавал итгэмжид зөв тэрээр нүглийг маань угаж бүхий л зүв бусаас биднийг цэвэрлэнэ гэжсэн байна. За энд гарч байгаа хамгийн гоё үг нь юу гэхээр хүмүүс жоохон сэтгэл зүйтэй хамааралтай хүмүүс хамгийн гоё үг нь анхаардаг үг нь болохоор цэвэрлэнэ гэдэг үгэнд их дуртай. Гэтэл энэ үгэнд хамгийн эхлээд юу гэж хэлж байна? Нүглээ улаавал гэж ярьж байгаа байхгүй. Нүглээ улаав. Нүглээ улаавал. Нүглээ улаавал. Тэгвэл нүглээ улаана гэдэг нь юу гэж хэлж байгаа вэ? Зүгээр уучлаарай бурхан гэж ерөнхий яриа зүгээр нэг хальт ярьцдаг залбирал биш юм аа. Нүглээ улаах гэдэг бид нар арай элементараа бодж үзье. Ашаараа. Уцаа таана түрхэн зур байж байгаараа гуйж байна. Нүглээ улаах гэдэг нь тийм ээ. Энэ бол гим гэж хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа. Энэ бол гим юм аа гэдгийг хүлээн зөвшөөрөх. Гимт их багын ялгаа байхгүй. Тэгээд зөвшөөрч гэлгүй чи сэтгэлээсээ уучлал гарч ирэх болно. Уучлаарай гэж. Тэгвэл энэ бол гим гэдэг бол бас жоохон тодорхойлъё. Жоохон тодорхойлъё. Юу гэж болох вэ? Тийм ээ би амар атаач. Энэ бол гим юм байна гэж тодорхойлох хэрэгтэй. Бурхан би гим нүгэл үйлчлээ гэж залбирах. Тийм ээ эзэн миний одоо ярих байгаа зүйл яг таны өмнө байж боломгүй. Миний дотор байх боломгүй юм байна. Гим байна. Би яасан бэ? Би тамбаярт би хатаарчлаа. Би хатаархад юусе түүнтэй хамт байхад бүр хатар. Тэр надаас илүү сайн явна. Гамбар урдгаар надаас илүү батан дуулаад тийм. Би яаж түүнээс илүү гарахгүй? Уучлалтай холбоотой байж болно. Өө би чамайг уучлалцаа зүгээрээ ямар ч асуудалгүй гэж нөгөө төрөлх нь гараад энэ дотор нь болохоор за газ энэс холдчихвсан. Эдэл байхгүй болчихвсан. Энэ дээр юу хийсэн намайг ямар гомдоосныгоо санахгүй л байгаа хта. Чи сайн явахгүй гэж. Би харин бурхантай хамт амьдрах болно гэж. What яаж хоорондоо нөхөрлөх юм бэ? Тийм учраас гин өглөө хүлээж зөвшөөрөх гэдэг тодорхой зүйлүүдийг яг бидэрт зааж өгч байгаа явдлыг хэлж байгаа гэсэн. Тийм учраас бүгдээрээ яах ёстой вэ? Гин нүглээ гимшээд түүний өмнө тодорхой залбирдаг хүмүүс болоосоо гэж бас хэлмээр байна. Хараараа. Одоо болоод таны хувьд итгэлийн амьдрал чинь саад болж байгаа зүйл юу вэ?
Одоо болол авч яваад хайж чадахгүй байгааг нөхлийн асуудал юу гэж болох вэ? Бид ч боддог. Та нарын нүдэнд шороо орчих гэж бодъё. Та нар яах вэ? Өчигдөр гамбагийн нүдэнд өглөө шороо орсон. Одоо болтыг шороотойгоо явж байна. Ингээл яваад байгаа байхгүй. Аваагүй. Хүн хизээж тэгж явахгүй шүү. Хурдан авна шүү, тийм үү? Аавны өстө үдээ. Авахгүй биш суугаад. Яг хурдан авна шүү. Тийм учраас бид нар гим нүгэл гэдгийг ойлгосон юм бол бушуугийн асуудлууд яах ёстой вэ? Цэгцлэх ёстой гэсэн. Удах юм бол бид нар гим нүгэлтэй дэндүү тас болно. Тэгээд бурхныг гоё ярьж болно, бас бусдыг муухай ярьж чадна гэсэн утгатай зүйл. Энэ өөрөө өөрийгөө хуурна гэсэн утгатай зүйл. Тийм учраас бүгдээрээ хичээцгээе. Та өнөө дотроо хадгалах юм бол ер нь бол хүнд дарамттай ядаргаатай нэг бусадд гайлаа болсон өөрөө өөртөө нэг гайлаа болсон итгэж болох юм. Тэг хүмүүс таныг хараад итгэж хүмүүс ийм муухай яг дотор нь ороод ирсэн чинь нэг атаах өчтөрхөө хагалцсан муулцсан хоорондоо нэг чаддгүй гэж ярил муухай үстэй. Йоо. Муухай үстэй манайхаа. Муухай штий. Тэгээд чамааг биш Есүсийг ярих болно. Есүс нь тийм хүмүүс бэлтгэх юм бэлээ. Дандаа л нэг ажилгүй хүмүүс, нэг анхааг хүмүүс, нэг юм хийж чаддгүй хүмүүсийг нэгтгэсэн юм. Харин Есүс яагаад дорд хүмүүсийг сонгож авсан юм бэ? Мэдлэгтэй боловсролгүй хүмүүсийг, мэдлэггүй боловсролтой хүмүүсийг яагаад сонгож авсан юм? Мэдээж бүх хүмүүсийг сонгосон тодорхой. Яагаад сонгосныг та нар мэдгүй үү? Бардам хүмүүсийг ичээхийн тулд юм аа гэж хэлж байгаа. Тийм учраас ямар ч мэдлэг боловсролгүй хүмүүс яасан бэ? Дэлхийг өөрчилсөн шүү дээ. Петр хүртэл гимшээд ирсэн. Харин Юдас яасан бэ? Гүрээсээр агаад үхээд алга болсон. Гимшээд ирсэн бол яах вэ? Юдас лаг гэрчлэлтэй болох байсан баха. Сонголтын ирчүүлээ Юдас дээсэн байхгүй. Харин зарим хүмүүс юу гэж хэлж байгаа вэ? Юдасыг сайн мэдэрэг зүйлээг буруу салхаг нь ярьж байгаа. Юдасыг сайн мэдэрэг төлөө хорлцсон юм биш үү гэж. Oh no. Бид нар бодох ёстой зүйл байна. Үнэхээр бодох ёстой зүйл байна. Энд сууж байгаа цэмцгэр байдал биш. Бидний зүрх сэтгэлийн цэмцгэр байдал маш их хэрэгтэй. Ирчүүлэг хэрэгтэй. Тийм учраас бүгд ингэж хэлээ. Нуухай болий хэлээ. Энэ нүдний нуух биш шүү. Гимээ нуухай болий. Гимээ нуухай болий. Бас хэлээ тодорхойгоор хүлээн зөвшөөр гэж. Тодорхойгоор ерөхгүй биш, хальт биш, шашинлэг залбирал биш юм аа. Маш тодорхой залбирал хэрэгтэй гэсэн. Маш тодорхой. Намайг ч гэсэн зовоосон зүйл юу гэхээр би ч урд гараад Библи уншаад Библи тайлбарлаад гэдэг амар контент юм хийгээл ингээл ухаад байгаа юм шиг бол шиг би өөрөө намайг би яавал бурхантай ойр байх вэ гэдэг утгаараа яасан бэ? Энэ зүйлийг сонгож хийж байгаа. Надад бас хариуцлага байгаа гэсэн утгатай зүйл байхгүй юу? Би чи эцсийн өдөр очиод бурхны өмнө номлогчийн хувьд үгийг намжуулсныхаа хувьд шүүгдэх аимшигтай дуудлага авсан байхгүй юу? Тийм учраас хүмүүс намайг шүүмжлэхээс би айхгүй байх хэвээр. Үннийг хэлэх хэвээр. Хэлээгүйгээсээ би эцсийн өдөр эзний өмнө шүүгдэх болно гэсэн. Бүгдээрээ хичээнэ. Бид нар чаднаа. Болно хажуунаас хэлцээ чаднаа болно гэж хэлцгээ. Сүүлийн нэг хэрэгжүүлэлтийг маш богино хэлээд үгэн. Муу нэгэн биш дээ. Муу нэгэн бидний дотор бидэрлөө юу гэж сумалдаг вэ? Үнэхээр хариу сүнсийг бол би яаж мэдэх вэ? Хоёр зүйл бодох ёстой. Муу нэгэн болвол яадаг вэ? Зорилго нь биднийг холдуулах, биднээс бурхнаас холдуулахын тулд тахгүй. Муу нэгний хандлага яах вэ? Өөрийгөө хараад өөрийгөө голуулах, бусдад харьцуулах. Дандаа сэтгэл хангалуун дутуугийн комплекстэй яг адилхан байхгүй. Юу бурхан ерөөсө дүүрдгүй, ариун сүнс дүүрдгүй, бурхны үгээр хөтөлгүй, бурхан ерөөсө ярьдгүй. Дутуугийн комплекс. Тэгээд яг уу дараа нь өөрийн чинь идээд дараагийнх нь контакт левел нь юу гэхээр бусдаа хагалдуулдаг. Тэгээд ихтер маань сүүлийн үед аймаг санаа зовж байгаа юм нөхөр. Чуулган маань өсөөс эргээд ирэхэд муу нэг ямар ядаргаатай ийё гэд. Хай хүртэл залбирч байсан. Хүмүүсийн бардам зам хүмүүсийн доторгоо гим нүглүүд ингээд янз бүрийн байдлаар гарч ирээд ингээд байна. Би хажууд мангар тайван байгаад байгаа байхгүй. Би бурхан ажиллана гэж мэдж байгаа ч гэсэн гэхдээ би сонсоогүй юм шиг тоохгүй юм шиг боловч би энд ирээд яг хуу та нарынхаа төлөө залбир сууж байгаа гэсэн юм. Ариун сүнс тэгвэл яг вэ? Гмийн тухай ярихдаа, муу Иесус гмийн тухай ярихдаа яадаг вэ гэхээр ариун сүнс бол ингэдэг.
Тэр маш тодорхой хэлдэг. Чи муу хүн гэж бол тэр хэлдэггүй. Харин чи худлаа ярьчихлаа. Чи тэрийг уушлаагүй биш үү гэж ярьдаг. Ариун сүнс. Энэ чиний энэ үйлдэл хамтлагч буруу байна гэж ариун сүнс ярьдаг. Бид дагнг яг чиний ийм хүү мэдрэмжүүд сонсдог. Тэмүүтлээ газ яг энэс ингээ холдуулаад яг рилс шиг болдог. Өөр бол орж ирээсээ өөр юм сонсож өөр гоё юм яригдаасаа гэж яг рилс юм болчдөг. Ариун сүнс бас яадаг вэ? Тэр чи буруу ичгсэ гэгээд орхитгүй бидэнд бас найдар өгдөг. Найдрыг өгдөг шүү. Гоё яваастай. Найдар өгдөг. Тэр зүгээр буруутгахгүй юу вэ? Найдар өгдөг нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр намайг буруутгахад би ганцаарлыг удирдаг. Харин чи ийжүүл хичглээ гэд хариун сүнс зүгээр орохгүй чичлээд байдгүй. Нааша хүрээд ир. Миний оршгууд хүрээд ир. Би чамааг цэвэрлэн би чамааг хүлээж авна. Хэн чамааг ойлгохгүйсэн чи би чамааг хүлээж авна гэж нь бол найдвар юм аа. Амен. Ариун сүнсний тэгвэл энэ эцсийн зорилго нь юу вэ? Бидний бурхантай нөхөрлүүлж эхэлдэг. Бид нар гимшээд буруу зүйлийг хүлээж зөвшөөрөөд ариун сүнс дотор орох үед бурхан руу очиход бурхан бидэд яг дөрүүлээ нөхөрлөнө. Эцэг хүү ариун сүнс тэгээд яг орчлон дөрөв нөхөрлөө гэсэн үг шүү дээ. Амен. Бидэрт ийм нөхөрлөлийн орон зай хэрэгтэй. Үнэхээр хүмүүстэй нөхөрлөж чадахгүй л эхлээд бурхантай нөхөрлө. Хүмүүстэй нөхөрлөх гэж хүмүүс эсийн бүлэг хүмүүсийг халамжлах хүмүүстэй ойлголцох гэж явах нь бидний яасан бэ? Дараалал нь буруу байна л гэсэн үг. Бид эхлээд бурхантай нөхөрлөх. Амен. Чиний олон жил мэдсэн болсон сурсан энэ зэрэг юм хийсэн өчнөө юм хийжсэн өчнөө хэдэн зууныг цуглуулсан чи no problem. Бишин заримдаа амар янз бүрийн конференц гэдэг үйлчлэл хийсний дараа яг ингэ суусныхаа дараа жижиг ганцаархнаа болоо суучдаг. Бага бужигж ганцаархнаа ингээд жоохон ингээд шар ус мусаа гаргаж байгаа л бурхан баярлаа гэх. Бид нар яг ийм харилцаа хэрэгтэй гэсэн үг. Тань муу ерөөсөөс болоод яг ийм бидний дотор байгаа тухгүй мэдрэмжтэй юу гэж хэлдэг вэ? Буруутгалыг хэлдэг. Вэ хараараа. Чи угаасаа бүр угийн чи ийм штэ. Чи угаас ийм хүн биз дээ. Бид нар лөө сумалдаг. Тэгээд тэрийг хамгаалах гэж хүмүүст ярьдаг те. Би угаасаа ийм хүн. Би ийм байлд орцоо. Би ийм хүн гэж ярих болно. Би хизээч өөрчлөгдөхгүй. Муу нэгэн бол хизээч өөрчлөгдөхгүй. Хүмүүс харин өөрчлөгдөөсэй гэж. Ингээд яг хагалдаа үсгдэг гэсэн утгатай зүйл. Тэгээд эцэстээ бид нар найдваргүй болоод мэдрэмж маань унаад тэгээд бурханд очих. Би энэ бурхан дээр очих нүүргүй юм байна өө. Ямар нүрээр бурхан дээр очих вэ гэж. Тийм учраас ах トゥ нар бүгдээрээ ийм байдлаар биш ариун сүнсний дуу хоолойг бидний дотор байгаа ариун сүнсийг бүгдээрээ сэрээцгээе.